Тамхи үйлдвэрлэгчид электрон тамхиг тамхинаас гаргах биш ашиг олох гэж үйлдвэрлэдэг. 2019 онд манай улсын хилээр 2000 ширхэг электрон тамхи импортоор орж ирсэн бол 2020 оны эхний 10 сарын байдлаар бүгд найрамдах Хятад ард улсаас 923 мянган ширхэг, Камбож улсаас 1.6 сая ширхэг электрон тамхи импортлогджээ. Хүн амын дундах электрон тамхины хэрэглээ 2 жилийн дотор ингэж их өссөн зарим иргэд электрон тамхиг утаа тамхинаас бага хор хөнөөлтөө гэж боддогтой холбоотой. Иймээс Баян өндөр сумын засаг даргын захирамжаар электрон тамхи худалдаалахыг хориглолоо. За ерөнхийдөө электрон тамхины худалдаа бол их задгаарсан байсан. Жишээ нь хэд одоо сургуулийн орчмын гадна талын хүнсний дэлгүүр зарагдчихсан. Яг л одоо талах чихэр шиг. Энэ дээр бол аймгийн засаг дарга хууль зүйн хэлтсэн бол тодорхой арга хэмжээ авах сарын аяныг эхлүүлсэн. Энэтэй холбоотой Баян өндөр сумын засаг даргын тамгын газраас бол багуудын ажлын алба, онцгой байдлын газар, цагдаагийн газар, мэрэгжлийн хяналтын газартайгаа хамтраад үзлэг шалгалтуудыг хийгээд эхэлсэн явж байгаа. Ерөнхийдөө одоо бас энэний ард бол хүний амьдрал явж идэг. Зарим нэг нь бол одоо их хэмжээгээр татаад аваад энийг одоо би хааш нь борлуулах уу гэж байгаа. Тодорхой хугацаа өгөөд энийг одоо ингээд дуусгаа. Ер нь одоо бас тухайн аймаг орон нутаг бол дотооддоо одоо хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах ёстой. Энэний хүрээнд бол энэ тамхи одоо энэ өгсөн үүрэг даалгавар хугацааны хүрээнд одоо ингээд дуусгаад дахин одоо борлуулах боломжгүй шүү гэдгийг хэлж байгаа. Тамхины цэгүүдээр зарагдж байгаа зүйл бол одоо нэгсэнтэй одоо тэр тамхины хяналтын тухай хуулийн тэр 500 м ч гэдэг юм уу сургуулийн орчмоос те энэ юунуудаас бол зайтай буюу одоо яг тавьж байгаа шаардлагыг хангаад ажиллаж байгаа. Энэ дээр бас одоо тодорхой ажлуудыг зохион байгуулад тамхины болон тэр электрон тамхины хор уршигыг бол нэлийн иргэдэд бас урьдчилж ажиллаж байна. Энэ нь бол одоо хүний биед ямар сөрөг нөлөөтэй мөн одоо тэр утаа тамхи бол тамхиг татснараа ямар ах вэ? Электрон тамхиг татснараа одоо хүний биед ямар сөрөг нөлөө гарах вэ гэдгийг бол нэлийн сайн эрүүл мэндийн газар болон одоо бас мэрэгжлийн хяналтын газартайгаа хамтраад ажлуудыг зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд бас сургуулийн насны хүүхдүүд бас тамхи татах болон одоо дам тамхиталтанд нэлээд өртөж байгаа. Энэ хүрээнд бол одоо бас сургуулийн нийгмийн ажилтан болон багийн хамтарсан баг бол нэлээд одоо бас соён гэгэрүүлэх хүүхдүүдэд одоо бас таниулах ажлуудыг бол нэлээд сайн зохион байгуулж байгаа. Ерөнхийдөө бид нар бол захирамжийн хэрэгжилтийг хангаж ажилланаа. Тийм болохоор одоо тэр электрон тамхи аваад одоо худалдаалж байгаа хүмүүс бол одоо энийг буцаагаад одоо тэр борлуулалт хийгдсэн газар руугаа нийлүүлэх юм уу ийм ажлуудыг зохион байгуулахаар ажиллаж байгаа. Ер нь бол бид нар бол хугацаатай үүрэг даалгавар өгсөн байгаа. Яаж ч байсан одоо тэр тухайн иргэн аж ахуйн нэгж байгууллагыг бас охирлгүй байх хэвээр. Ягаад гэвэл одоо бас манай аймгийн нэг иргэн ч гэсэн ажилтны төрөлтэй байгаа. Тэгэхдээ аймаг орон нутгийнхаа гаргасан бодлого шийдвэрийг бол дагаж ажиллах ёстой гэдгийг бид нар баримтлаад. Хэдийн хугацаа өгсөн байгаа вэ? Хойных 7 хоногийн хугацаа өгөхгүй шүү дээ. Бид нар 7 хоногийн хугацаа л өгч байгаа. Эргээгээд манай багийн ажлын алба болон эсгийн байцаагч эсгийн цагдаа олон нийтийн хүмүүс маань бол яваа хяналтуудаа тавьж байгаа. Зарим нэг нь бол одоо бас зөрчил дутагдлууд гаргаж байгаа. Энэ дээр бол Баян өндөр сумын засаг даргын зүгээс бол одоо тамхи худалдаалах, жижиглэн худалдаалах зөвшөөрлийг олгодог эрх бүхий субъект байдаг. Энэ хүрээнд бол шууд цуцлах арга хэмжээ авч байгаа. Ийхүү электрон тамхиг хориглож байгаатай холбоотой аймгийн эрүүл мэндийн газар, мэрэгжлийн хяналтын газар, Баян өндөр сумын засаг даргын тамгын газар, багийн ажлын алба болон ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнууд цагдаагийн газраас нийлж тамхины хор хөнөөлийн талаар нөлөөлөл арга хэмжээ зохион байгуулж сурагчдад семинар, лекц орохоор төлөвлөж байгаа юм а.